Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон YouTube-ийн од мөндөр сууг, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээв сонсож байна. За, студид усны салбарын доктортой байдлыг хангах төслийн төсөл хариуцсан ахлах мэрэгжилтэн цэцгээ ирсэн байна. За, өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За, өнөөдөр бид хоёр хаягдл ус хайчдаг үе сэдвээр ярилцсанаа. За, хаягдл ус ер нь хайчдаг юм бэ? За, хоёлаа хаягдл ус хайчих тухай ярихаас өмнө би төслүүдийнхаа ерөнхийдөө ер нь ямар байгууллага энэ дээр анхаарч байгаа вэ гэдэг дээр бас ярьж эхлүүл зүгээр юм болоо гэж бодож байна л да. Манай байгууллага болохоор Монголын мягны сорилтын сан гэдэг байгууллага байгаа. Америкийн нэгдсэн улсын одоо 350 сая долларын буцалтгуу тусламжаар хэрэгжиж байгаа. Үүн дээр нэмээд Монгол Улсын засгийн газрын бас тодорхой 30% хувь ороод нийтдээ 400 гаруй сая доллараар хэрэгжиж байгаа ийм төсөл байгаа. Тэгээд одоо жишээлбэл манай төслийн нийт үйл ажиллагааг ингээд хотхон гэж үзэх юм бол 3 блок байрлагатай ийм хотхон байна. Нэг нь болохоор баруун их өсвөрийг шинээр байгуулах төсөл буюу одоо шүүн биокомбинатын орчимд шинээр одоо усны их өсвөр үүсгээд тэндээ ус гүн цэвэршүүлэх үйлдвэр бариад ерөнхийдөө бараг 99% хүрсэн. Удахгүй үйл ажиллагаанд одоо 26 оны хэр одоо үйл ажиллагаанд орж эхэлнэ. Ингээд энэ болохоор нэг блок нь. Нөгөө блок нь болохоор хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр гэж байгаа. Энэ болохоор төв цэвэрлэх байгууламжийн дэргэд барьж байгаа. Тэгэхээр энэ хоёр том бүтээн байгуулалт маань Монгол улсын усны салбарыг одоо дараагийн шатнд гаргаж байгаа гэж хэлж болно. Ялангуяа хаягдл ус дахин боловсруулаад буюу бид нэр одоо төв цэвэрлэх байгууламжаасаа хайсан усыг цэвэрлээд одоо дахин боловсруулаад технологид ашиглаж байгаа үйлдвэрт. Энэ нь болохоор ялангуяа 3-4-р цахилгаан станцын үйл ажиллагаанд ашиглана. Жишээлбэл бид нар бас их тансаг л байгаа л да Монгол улсын хувьд. Одоо биднэрт дулаан цахилгаанаар хангадаг дулааны станцууд маань газрын гүний цэвэр усаар яндан одоо том яндангуудаа хөргөдөг гэсэн. Тэгвэл тэр хөргүүрт ядаж одоо бид нар энэ хаягдл усаа дахин боловсруулад ашиглах нэ. Тэгээ яадаг вэ гэхлээр бид нар банкнда мөнгөө хадгалдаг шиг ирээдүйдээ зориулаад гэдэг шиг бид нар усаа ирээдүйдээ зориулаад хадгалж байгаа л гэсэн санаа багхгүй юу. Жишээл 50,000 м3 ус гэдэг чинь зөндөө их ус байхгүй юу жилдээ. Тэгэхээр ингээд жилээр хоримтлагдвал бид нар тэр маш их хэмжээний усыг ирээдүйн хойч үедээ хадгалах гээд байгаа ийм том ажил явагдаж байгаа. Энэ болохоор манай одоо хотхны мэн 2 том блок нь. Одоо миний ажилдаг хэсэг бол 3 дугаар блок буюу усны салбарын доктортой байдлыг хангах төсөл гэж байгаа. Энэ төслийн хүрээнд болохоор маш олон жижиг үйл ажиллагаануудыг бид нэр хэрэгжүүлдэг. Энэ блок маань одоо 5 дид үйл ажиллагаа буюу 5 өөр чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь болохоор яг үйлдвэрийн хаягдл усны бохирдлыг бууруулах, хяналт тавих гэдэг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энийхээ хүрээнд бас зөндөө олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Түүнээс гадна одоо ус ашиглалтын байгууллагуудын зардал нөхөх төлөвлөгөө зардал нөхөхөд техникийн тусалцаа үзүүлэх гэдэг ийм бас нэг том цогц үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нь болохоор одоо жишээ нь та гранта нэгээд гэрт чи ус очиж байгаа шүү дээ тий. Энэ ямар зардлаар танд очиод байгаа юм бэ? Тэгээд бидрээс авсан төлбөр мөнгөөрөө эргүүлээд энэ усыг осног хувийн конторууд чинь өдөр тутмынхаа үйл ажиллагааны зардлыг нөхөж чадж байгаа юм уу юу? Одоо алдагдaltaй ажиллаад байгаа юм уу? Ер нь бол алдагдaltaй ажиллаж байгаа. Энийг бид нэр тодорхой шатлалтай үйл одоо засгийн газартаа дэмжлэг үзүүлээд тодорхой шатлалтай арга хэмжээ авснаар ус ашиглалтын байгууллага маань үйл ажиллагааны зардлыг орлогоороо нүгдэг байх ёстой ийм эрүүл системийг, эрүүл тогтолцоог бий болгох гэдэг ажиллаж байгаа. Энэ бол нэлээд яриухтай, нарийн ажил байгаа. За дараагийнх нь болохоор ус уугийн удирдах газрын одоо гэр хорооллын ус хангамжийн зардлыг хэмнэх буюу зардлыг бууруулах юм төлөвлөгөө ажил хэрэгжиж байгаа. Энийн хүрээнд манай байгууллага нийтдээ шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг автоматжуулж байгаа. Бүрэн автоматжуулж байгаа. Төслийн мань хаалт одоо 9 сарын 12-нд болно. Тэр яаж байгаа юм гэхэлэр гэр хороолд байдаг хүмүүс ажлаасаа тарж ирээд ус авах гэхээр заримдаа оройтой төрчих юм бол ойр орчмынх нь худаг нь одоо ажлын цагт тусаад хаачдаг. Тэгэхээр илүү одоо хол явах хэрэгтэй болдог ч юм уу те. Тэгэхээр усыг өмнө нь болохоор 153 ус түгээх байрыг буюу одоо бидний ярьж janснаар худгийг автоматжуулсан байсан бол одоо манай төслийн хүрээнд 180-ыг нэмж автоматжуулахдаа одоо цахилгааных нь найдвартай байдал одоо ус алдлаа гэхэд
тэнд хүн байхгүй ажиллаж байхад ус гал одоо янз бүрийн тохиолдол ажиллаад төв серверт мэдээлэл очоод тэр нь ингээ бүрэн автомат чинь гэсэн үг байхгүй. Тэгээд шаардлагатай арга хэмжээнийг цаг тухайд нь авах энэ боломж болцоог бүрдүүлж байгаа. Энэ төслөөгөө ингээд нийт Улаанбаатар хотын хэмжээнд бид нарт 333 автомат ус түгээх байртай болно гэдг нь 24 цагийн үйл ажиллагаатай хин хизээч одоо очсон бай одоо усаа карта уншуулад авдаг ийм ажил хийгдсэн амжилттай болоод ерөнхийдөө дуусж байна. Дараагийнх нь болохоор ус ашиглалтын байгууллагын чадварыг бэхжүүлэх гэдэг нэг дэд үйл ажиллагаа байгаа. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд бид нар ус уугийн удирдах газар руу ерөнхийдөө чиглэж байгаа. Нийтдээ олон улсын акварейтинг гэдэг судалгаа ус уугийн үйл ажиллагаан дээр хийгдээд энийхээ хүрээнд одоо нэг 8 талбар дээр ер нь анхаарч ажиллахгүй болохгүй нэ гэдэг ийм дүн шинжилгээ гаргаад энэ 8 талбарууд дээр нь ус уугийн инженер техникийн ажилчдуудыг чадваржуулах сургалтыг Нидерланд улсад одоо явуулж байна. Нидерланд руу манай ус уугийнхэн туршлага судалгаар сургалтанд хамрагдахаар явж байна. Бас Нидерландаас экспертүүд буюу олон улсын одоо чадвартай зөвлөхөөд ирээд газар дээр нь ажиллаад сургалтууд зохион байгуулад явж байна. Жишээлбэл нэг орлого болоогүй ус гэдэг нэг ойлголт байдаг. Жишээлбэл олборлоод шугамаар ингээд түгээсэн. Гэхдээ тэрнийх нь орлого болж олж ирээгүй би шугамын алдагдал байж болно, усны хулгай байж болно те. Энэ бүхнийг яаж бууруулах вэ гэдэг ч юм уу те. Гих мэдчлэн гэсээр олон салбарт одоо 8 чиглэлээр сургалтууд явж байгаа гэсэн үг. За үүнийхээ зэрэгцээ ус уугийн удирдах газрын хөрөнгөний менежментийн төсөл гэж давхар хэрэгжиж байна. Жишээлбэл маш том айлштай ус ууг гэдэг чинь 1800-аад гаруй ажилчинтай. Тэгээ Улаанбаатар хотыг тэр жигт нь ус хангамжаар усаар хангаж байгаа те. Бас ариутгах татвар буюу бидний хайж байгаа бохир усыг татан зайлуулаад цэвэрлээд байгальд нийлүүлдэг. Тэгэхээр энэ айлын одоо шугам сүлжээн гэхэд бол зөндөө хідэн одоо 1000 км-ээр дүгнэгдэх тэр шугам сүлжээнүүд байгаа. Энийг тэгэхээр насталтаас нь хамааруулаад хэрхэн засвар үйлчилгээгээ одоо зөв зохистой явуулах вэ? Энийгээ дагаад хөрөнгө оруулалтууд нь үр дүнтэй болох ёстой. Гэх мэтчлэн ийм төслийг хэрэгжүүлж байна. 5 дугаар дэд үйл ажиллагаа гэж бид нэрлэдэг нь болохоор олон нийтийн дадлага хандлагыг одоо сайжруулах чиглэлд хийгдэж байгаа үйл ажиллагаа. Жишээлбэл та бид хоёр усныхаа төлбөрийг цагтаа төлж гинөө гэдгээс л одоо бүх ажил эхэлнэ шүү дээ. Жишээлбэл та цагтаа төлж байгаа юу? Төлж байгаа. Тэгэхээр бидний хувьд магадгүй усны төлбөр зарим хүнд одоо тийм ч өндөр биш. Гэхдээ заримдаа мартчихдаг те. Тэнгүүд тасалж маслуулна санаж байгаа ш зарим тохиолдолд. Жишээл надад амьдралгүй болоод юу лээ гэх те. Манай ажлыг нэг хүн хэлжсэн л да бидний анзаардаггүй тав тухгай те нэрэл та гэрт чинь яг карантин чи ус ирэхгүй бол тог тасарчих юм бол энэ те яави хүү хаа гэж конторт байгаа тэр үед санаа тэгэл уцтал ингээл бөө юм болдог штэ те тэр яаж байгаа юм гэхэлэр бид нар тийм их тав тухайг ингээ анзаарахгүй байна. Ингээ байхгүй болохоор нь л ойлгодог те. Тэгэнгүүт энэ цаг тав утга гэдэг юм чинь бид нар цагтаа төлбөрөө төлснөөр та хариуцлагатай иргэн байсны чинь төлөө тэр тав тухч улам сайжрах гээд байгаамаа. Тэгэхээр энэ 5 дугаар дэд үйл ажиллагааныхаа хүрээнд бид нар 2 том системийг хөгжүүлээд одоо Улаанбаатарынхаа хэрэглэгч нар болон ус ашиглалтын байгууллагын хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгээд ажиллаж байна. Энэ дээр яг ихлээр нийт одоо хувийн конторууд гэж нэрлэдэг. Одоо жишээлбэл таны орон сууцны одоо контор нь ямар байгууллага байдаг вэ? Таны мэдэх санаж гинөө санахгүй байна. За нэг иймэрхүү л байна да. Яг нэрийг санахгүй өстой шаардлага гарахгүй л яваад идэв юм. Тийм ээ. Тэгэхээр нэрийг санах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо тусгай зөвшөөрөл эзэмшдэг байхгүй ус хангамжийн ариутгах татваргын зохицуулах хороо гэж байдаг. Тэр байгууллагаас одоо нэг 60 гаруй 70 орчим хувийн конторууд одоо тусгай зөвшөөрөл аваад одоо танд ус суугаас олборлоод гаргаад ирсэн усыг аваад таны гэрийн карантар гойжуулах тэр процесс ингээд үйл ажиллагааны дунд нь одоо ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг тэр явуулж байгаа тэр байгууллага. Тэгээд таны одоо жишээлбэл карантин бөглөрөх юм уу ус алдах юм уу үед та хин нэгэн лөө залгаад тусламж авч штт тэр үйлчилгээг үзүүлж байгаа айл гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр айлуудын үйл ажиллагааг одоо нэгд хэлбэршүүлэх нөгөө талаасаа иргэн контор хоёрын эргэх холбоог сайжруулах гэдэг юм. Жишээлбэл одоо бид нар гар утсаараа зөндөө олон юм хийж чадж байгаа шүү дээ. Тэрэн шиг бид нар гар утасны аппликейшнтэй болгох гэж байгаа. Жишээлбэл та усныхаа тоолуурын одоо заалтыг өөрөө явуулдаггүй тий хянах боломжтой гэсэн үг үү? Ер нь боломжтой.
юу юунд та төлбөрөө төлөөд байгаа юм гэдгээ дэлгэрэнгүй харж болно. Харахынхаа зэрэгцээгээр одоо жишээлбэл танаа гэрийн усны тоолуур гэрийн чин дотор байрладаг бол та тэр тоолуурынхаа заалтыг усаа одоо зургийн дараад явуулангууд систем өөрөө таниад одоо өнгөрсөн сарын заалт одоо зарсан зургийн даалт хоёрын чи зөрүүгээд таны усны төлбөрийг бодож өгнө гэсэн. Тэгээд тэрний дагуу та одоо аппликейшнаа ашиглаад хэлбэр аргаар төлбөрөө төлдөг болно гэсэн үг байхгүй юу? Одоо яаж байгаа вэ гэхээр конторууд маань ч моснаагууд зарим айлын усны тоолуур нэг орцон дотроо байдаг штэ гэрийнх нь гадна тэр явж байгаа заалт болгоны чинь нэг бүрчлэн явж аваад тэгээд төлбөр тооцооны чинь их хэмжлэгүүд бий болоо та төлбөрөө төлж байгаа гэсэн үг. Эний чинь ард тэгээд маш олон хүмүүсийн хөдөлмөрөөр энэ ажил үйлчилгээ та биднэрт ирж байгаа гэсэн үг байхгүй. Энийг илүү хялбаршуулах тэгээд энэ үйл ажиллагааныхан маань эргэх холбоо сайжраад ирэхээрээ хүмүүсийн маань одоо цаг тухайн үедээ төлбөрөө төлөх энэ нөхцөл байдал сайжирна гэж бид нар итгэж байгаа. Энэ чиглэлд бас нэлээдгүй ажил зохион байгуулад явж байгаа. Ерөнхийдөө тэгэхээр 3 дугаар блок маань харьцангуй жижиг одоо төслүүд одоо мөнгөнд үнэтэй төсөл хэрэгжиж байгаа ч гэсэн маш олон юм жижиг төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ маань ерөнхийдөө томоохон энэ хоёр хөрөнгө оруулалт хийгдэж байгаа том хоёр бүтээн байгуулалт маань эргээд сувгийн удирдах газар буюу ус ашиглалтын байгууллагын маань ажил үүрэг дээр нэмэгдэж орох байхгүй. Энийг дагаа зарлууд нөөсөн гэл ингээ зөндөө их улбаа байна. Тэгээ энэ хоёр үйлдвэр маань урт хугацаанд тогтвортой ажиллах хэрэгтэй буюу энэ хөрөнгө оруулалт өрөөгөөжтэй байх хэвээр монголчуудад буюу Улаанбаатарчуудад маань. Тэхийн тулд бид нар бодлогын орчныг сайжруулах хэвээр, хүмүүсээ чадахжуулах хэвээр, ингэжээж урт хугацаанд илүү тогтвортой болох гээд байна. Тэгээд нөгөө иргэдүүд маань цаг хугацаанд мөнгө төлөө, тэг ашиглалтынхаа зардлыг төлөөд авах юм бол энэ нөгөө урсгал маань тасралтгүй хэвээ явна. Тэгэхээр надад хамаагүй гэдэг ойлголт юусоо байхгүй болчихдог. Та бид нар бүгдээрээ хариуцлага хүлээх хэрэгтэй. За тэгэнгүүт одоо нөгөө гол асуултанд хариулъя л да. Бохор хаягдлуус хаачдаг вэ? Хаягдлуус хаачих гэдэг нь ихлээр одоо бол хаягдал усыг цэвэрлэх байгууламж одоо Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж дээр бүх хаягдал ус маань цугларч очоод тэнд цэвэрлэгдээд тул гол руу нийлүүлэгддэг. Ийм байгаа. Одоо шинэ төв цэвэрлэх байгууламж буюу их хятад улсын хөнгөлтэй зээлээр шинэ төв цэвэрлэх байгууламж баригдаж байгаа барилга хотын яам дээр яамны одоо удирдлагын доор тэгээд энэ төсөл маань 2025 оны 10 сард ашиглалтанд орно гэсэн юм мэдээ байгаа. 25 оны одоо 10 сар тэгэхээр одоо сарын дараа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд хүчин чадлын хувьд бол 250 мянган метр куб бохир усыг хүлээж аваад цэвэрлээд тулгалд нийлүүлнэ гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт энэ 250 мянган метр куб ус за ирэх нь л дээ. За хамгийн дээд хүчин чадлаараа гэсэн үг шүү дээ. Одоо ерөнхийдөө бол дундчаар 200-аас 170-аас 210 метр куб гээд ингээд хэлбэлцдэг. Ус ашиглалт бас улирлын динамик зарим үед бороо хуур орохоор борооны ус хүртэл дэшээ нийлүүлэгдэж байгаа. Тэгээ тэр усыг уснаас 50 мянган метр кубын шинэ төв цэвэрлэх байгамлагаас 50 мянган метр кубын дахин цэвэрлээд нөгөө хаягдл ус дахин боловсруулах үйлдвэртэй аваачихна. Тэгэхээр нэг нь нөгөөгөөсөө хамаарах гэдэг байгаа байхгүй юу? За тэгээд манай шинэ төв цэвэрлэх байгууламж чи одоо биднээс үлээд кофе их ууж байгаа. Айгуу гоё кофений машин хитүүл авсан. Тэгээд кофенийхоо машинд одоо үрээ буталж хийх юм уу, ботлохгүй хийх юм уу? Нөгөө кофений үрэл хийжээч гоё кофе гарнаа да. Тэгэнгүүт одоо кофений машин кофе биш зүйл авчид хийчвэл та кофе авч чадах уу? Одоо хүчин чадлаасаа өөр ажиллаад эвдрэл гэмтэл үүсээд л явна да тий. Тэгэнгүүт одоо нөгөө альва техник чин өөрийн гэсэн технологийн шаардлага гэж байгаа. Тэгээд Францын Артела гэж компани шинэ төв цэвэрлэх байгууламжийн TIZU буюу техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Энэ болохоор тухайн үед 2013 оны одоо нийт Улаанбаатар хотын хайж байгаа бохир усны нийт одоо үзүүлэлтээр нь буюу параметрээр нь тухайн техникийн үзүүлэлтийг нь авцсан байхгүй юу. Тэгэхээр 2013 оноос хойш хот маань хэлсэн үйлдвэр аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн энийгээ дагаад хайж байгаа бохир усны машин чанарт өөрчлөлт орсон буюу бохирлын хэмжээ нэмэгдсэн. 2013 оныхоос 2-оос 4 дахин нэмэгдсэн гэсэн үг. За нөгөө цэвэрлэх байгууламжинд байдгаараа байсаар л 2013 он гэдэг техникийн чадалтайгаар хийгдээд дуусж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт одоо жишээлбэл танд ингээ хагас стакан ус уудаг
чадвартай байлаа гэж бодоход танд 2 юм уу 4 уус ингээм хий гэвэл чи одоо хүлээж чадахгүй болох нь шүү дээ хэмжээний хувьд ч юм. За тэгэнгүүт засгийн газрын зүгээс энэ дээр мянганы сорилтын сантай хамтраад тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. 2023 оны 3 сарын 31-нд үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө гэдгийг Монгол Улсын засгийн газар 53 дугаар тогтоолоор батлаад тэгээ өнгөрсөн 3 гаруй жилийн хугацаанд ажлын хэсэг байгуулад ажлын хэсгийн мэнд барилга байгуулалтын яам ахлаад нэлээд ийм эрчимтэй үйл ажиллагаа явуулсан. Тэгээ анх ажлын хэсэг байгуулагдаж явах үед ус угийн өдөр газартай гэрээтэй нэг 270-аад үйлдвэр аж ахуйн нэгж байсан бол одоо бид нар хамтарч ажиллаад 700-аад үйлдвэр аж ахуйн нэгжийг бүртгэгдсэн байна. Яагаад бид нэр үйлдвэр аж ахуйн нэгжийг ингээ онцлоод байгаа вэ гэхээр үйлдвэр аж ахуйн нэгж бид нар гэдэгт хэнийг багтаагаад байгаагаа эхлээд ярил л та. Одоо нөгөө арх бие ус ундааны үйлдвэр, махны үйлдвэр, сүүний үйлдвэр, үлэнгийн үйлдвэр, арь ширний үйлдвэр, одоо нөгөө нарийн бов хийдэг үйлдвэрүүд гэд хям үйлдвэрлэгч нар байна гэд одоо бүр нядгааны газрууд хүртэл хамарж байгаа байхгүй юу? Имейлт чинь хэдийгээр имейлтд одоо тэнд бой ажиллаад байгаа ч гэсэн тэнд ямар нэгэн дэд үтц одоохондоо байхгүй байгаа. Тэгэнгүүт ийм зүмп буюу бохир усаа тодорхой ийм сав одоо газар дор болцсон ийм нүхэн танкнд цуглуулад тэнд хуримтлагдсан одоо бохирын машин соруулсан бохироо одоо ариут татваргын сүлжээнд Улаанбаатар хотын хэмжээнд 6 цэгт буцаагаад одоо ариут татваргын сүлжээргүй нийлүүлдэг. Нийлүүлж яах гэдэг нь нөгөө төв цэвэрлэх рүү явж идэг замд нь байгаа судсанд нь хийчихэж яах гэсэн үг байхгүй юу? За тэгээ энэ бохир маань яваад төв цэвэрлэгтэр очиж цэвэрлэгдэж яах гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө нэгэн төв шугамд холбогдоог юм чи хамаагүй гэсэн ойлголт байхгүй юу? Ийм асуудал байгаа гэсэн үг. За тэгээд эндээс л нөгөө төв цэвэрлэгтэр чи хамаг ачаал очиод байгаа юм. Ер нь бол төв цэвэрлэх ямар цэвэрлэгээ хийдэг вэ гэхлээр биологийн цэвэрлэгээ хийдэг. Одоо үйлдвэрлэл одоо анханасаа хүчин чадал зохион байгуулалт нь тийм. Ер нь ахын одоо ерөнхийдөө та бидний гэрээс гарч байгаа бохирдлыг хүлээж аваад цэвэрлэх ёстой байгууламж байхгүй юу? Тэгэнгүүт үйлдвэрүүд нэгэнт одоо хайж байгаа юм чинь үйлдвэрийнхаа үйл ажиллагаанаас хайж байгаа бохир усаа яах нь үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламж гэж хажуудаад иргэдэд байгуулаад тэндээ цэвэрлээд та бит хоёрын гэрээс гардахдаа ижил хэмжээний болгонгуудаа төв цэвэрлэх байгууламждаа нийлүүлэх ёстой л гэсэн шат амжилгын хувьд. Тэгэнгүүт одоо өнгөрсөн хугацаанд нөгөө дунд байх ёстой шат амжилгаа алгасаад шууд тэр чигээр нь төв цэвэрлэх рүү хаяад исэн байхгүй юу? Тэрнээс болоод төв цэвэрлэх байгууламжийн ачаал нь нэмэгдээд одоо нөгөө 100 болохооныг айхтар үнэр гарахаар пүү паал гэж сүр болж байгаа шүү дээ. Цэвэрлэх байгууламжийн үнэрэл гээд одоо бүр. Тэгээд цэвэрлэх байгууламжийн үнэр хэний буруу юм бэ гэхээр яг үнэндээ. Тий одоо нөгөө бидний буруу байна тий. Ядчил бид нар гэртээ одоо 0 руугаа бүхэл хогоо би итгий хаяач одоо усныхаа усны сэвэ бид ядчил битгий хаяач дахиад нөгөө ингээ хоолныхаа өөхтөөс юм ингээ бүхэл хогнуудаа бид нар заримдаа залхуураад урсгаж байгаа бол тэрэн дээр анхаараач гэдэг ч юм уу те. Энэ бол иргэн бидний авч болох хариуцлага. Харин үйлдвэрүүдийн хувьд ямар хариуцлага хүлээх шаардлага гарч байгаа ч биш. Угаасаа л дэлхийн стандарт юм байдаг. Та үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бол заавал үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийг үйлдвэр дээрээ байх ёстой. Тэр чинь цэвэрлээд тэр ариут төв цэвэрлэх байгууламжид одоо хүрэх стандартыг нийцүүлээд хаях ёстой. Гэтэл тэр байхгүйсэн. Гэхдээ одоо сүүлийн 3 жил бид нэр нэлээд идэвхтэй ажилласны хүрээнд одоо засгийн газрын байгууллагууд маань ажилласны хүрээнд арь ширний үйлдвэрүүд бол нэлээд их төөчэлж байгаа. Нэлээд олон байгууллагууд урьдчилан цэвэрлэх байгууламжаа суйрлуулсан. Тэгээд одоо бие биендээ туршлах судлах хэмжээнд хүрсэн гэсэн. Одоо Мон Ит Булгар, Мон Ирээдүү гэдэг ингээ үйлдвэрүүд дээр очиод үзэх юм бол бас харж болно. Тэгээ яг ингээд үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламжаа суйрлуулад ажиллаад ирсэн чинь бас нэг сорилт гараад байгаа. Яг тэрийг чинь зүгээр л одоо жишээл арь ширний үйлдвэр бол арь ширний инженер техникийн ажилчид арь ширээ яаж хамгийн гоё сайхнаар боловсруулах вэ гэдэг л хүний мэрэгжлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт урьдчилан цэвэрлэх байгууламжийн чинь бас яг энэ ариут татваргын инженерүүд юу мэрэгжлийн хүн авч явах хэрэгцээ шаардлага гарч байна.
Тийм байна. Тэгэнгүүт одоо нэг өсөндөө та ч одоо ийм нэвтрүүлэгч хүн байлаа гэхэд танаар бид нөр өөр ажил хийх гэдэг шүү. Танд одоо сураагүй тэр одоо ур чадварыг танаас шаардж байна гэсэн. Тэгэнгүүт яг энэ мэрэгжлийн чиглэлээр одоо төгссөн инженер техникийн ажлууд ховор байдаг юм байна. Тэгэнгүүт мэрэгжлийн ажилчид дутмаг асуудал гарч байна. Мэрэгчлэн бэлдэх шаардлага үүсэж байна тий. Энэ чиглэлийн мэрэгчлэтнүүд одоо яг нэлээд хэрэгтэй болж эхэлж байна. Нэгт бүр илүүтэй анзаарэгдэж байна. Хоёрт нь одоо биднэрт тулгараад байгаа бас нэг асуудал гэхэлэр зай талбай асуудал биднэрт биш үйлдвэрүүдэд маань. Яг үнэ. Нөгөө урьдчилан цэвэрлэх байгууламж чинь зүгээр л ингээл нэг юм хөөрхөн жижиг юм авчраад тавьчихгүй ашиглаж байгаа усных нь хэмжээнээс хамааруулаад бас чгүй хөөрхөн зай талбай эзлэх гэдэг. Тэгээд тэр зай талбайгийн одоо манай хотод ямар шахуу баригдаад байгаа вэ те тэрнээс холбоотой бас асуудлууд үүсэж байгаа. Гэхдээ нийслэлийн одоо засаг дарга маань 2-7 хоногийн өмнө нилээдгүй том хурал хийгээд бас хэрвээ хоосон зай талбай байх юм бол үйлдвэрүүдэд гаргаж өгөх чиглэлээр хамтарч ажиллана, дэмжлэг үзүүлнэ гэдээ бас засгийн байгууллагууд бас нэлээд хүчтэй дэмжлэгүүд бий болж эхэлж байна. Энэ маань бас үйлдвэрүүдэд их тус нэмэртэй болж байгаа. Одоо жишээлбэл Апогийн хувьцаат компаниг яриа л да. Апогийнхан маань арх пивний үйлдвэрүүд байгаа, Апо Dairy гэж байгаа. Тэгээ энэ хоёр үйлдвэрийнхаа дундах зайгаа газараа худалдаж аваад тэр газар дээр хоёр үйлдвэрийнхаа бохирыг хоёулын энэ хүлээж аваад одоо цэвэрлэх байгууламжаа хийхээр тэзүүгээ хийлгцэн барилгын ажил нь явагдаж байгаа. Тэгэхээр одоо бас хамгийн том ус хэрэгэлдэг 10-аад үйлдвэрүүд минь нэг багхгүй Улаанбаатар хотын. Тэгэхээр нэлээд хариуцлагатайгаар эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаад бидний зүгээс бас их талархалтай байгаа. Одоо нэг юм асуухад одоо энэ арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, за энэ Апо те энэ үйлдвэрүүд чинь бас нэг бодис их хэрэглэх үү? Чин бас цэвэршүүлэхэд хамгийн хүндрэлтэй юм болох байх гэж бодогдож байна. Химийн одоо жишээлбэл яг арьс ширэн дээр бол хүсээгүй химийн одоо бодис ашиглана. Химийн бодис ашиглаж яаж нөгөө идээлгүүдээ явуулна. Тэгээ идээлг явсантай холбоотойгоор химийн бохирдол их байгаа учраас урьдчилан цэвэрлэх дээрээ тэр химийн бохирдлыг тунгаагаад багасгаад төв цэвэрлэх рүү явуулаад лагийн тусад нь ачаад лагийн карт руу аваачдаг. Тэгэхээр өтгөн бохирдол гарах нь байна, шингэн бохирдол төв цэвэрлэх рүү очих нь байна гэдээ ойлгочих хэрэгтэй. Тэгээд одоо манай ажиллаж одоо нөгөө хэрэндээ л одоо манай компактын усны компактын хүрээнд чадлынхаа хэрээр мэдээж бүх асуудлыг биржийг шийдэж чадахгүй. Чадлынхаа хэрээр одоо засгийн газрын орж чадахгүй байгаа асуудал дээр тусламж дэмжлэг үзүүлээд шийдэж хиймсэн гэж хичээж ажиллаж байгааг нэг нь одоо лагийн урт хугацааны төлөвлөгөө гэдгийг боловсруулж байгаа. Энэ дээр Америкийн нэгэн одоо туршлагатай Хийсэн Саяр гэж компани одоо энэ төлөвлөгөөг боловсруулж байна. Тэгэхээр энэ одоо тунгаагаад гарсан энэ өтгөн бохирдлыг хэрхэн шийдвэрлэх ингээ овоолол байх юм уу? Одоо л төв цэвэрлэхийн гадаа ингээл овоолол ингээл хур их лаг байгаа. Энэ хур их лагийг хэрхэн одоо дараагийн шатанд үе боловсруулаа, зайлуулахын, хаяхын гэдэг асуудал дээр судалгаа хийгдээд энэ оны төгсгөл гэхэд бол ямар арга хэмжээ авах зөвлөмжүүд нь гарч энэ зөвлөмжд нийцүүлээд засгийн газар маань шийдвэрээ гаргаад явах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр ийм ажил бас давхар хийгдэж байгаа. Дөрөвний асуулт руу эргээд ороход жишээлбэл арх пив сундааны үйлдвэрүүдэд ямар бохирдлууд үүсч болдог вэ гэхлээр жишээлбэл одоо нэг сэнгүүр үйлдвэрлэсэн байлаа гэж бодъё л та. За уучлаарай одоо байгууллагын нэр брэнд дурдж болж байна уу гэхээр дараа нь нөгөө үйлдвэрлэсэн энэ үйлдвэрийнхаа системийг угаадаг юм байна л да. Тэр угаах процесстой л угаалгын нунтаг буюу одоо бид ашигладаг. Тэр угаалгын нунтаг ашиглаж явах үед химийн бохирдлууд гарна. Пив эсгэгтэй холбоотой ийм шаар гарна. Шаартай одоо холбоотой ийм нэг ийм одоо харьцаагаар ярих юм бол нэг тиймэрхүү юм гарах нь л дээ. Тэр одоо бас бохирдол болдог. Тэрийгээл цэвэрлэл тунгаагаал одоо төв цэвэрлэх рүү очих юм бол асуудалгүй болно гэсэн. Тэгээ ерөнхийдөө судалгаагаар үзэхэд бид бол одоо муу нэртэй луул данстай гэд хөөрхий нөгөө арьс ширнийх нь л болдгоо гэдэг ийм нийтлэг ойлголт ер нь байдаг. Гэтэл хамгийн их хэмжээний бохирдолтой ус арх бие ус ундааны үйлдвэр дараа нь мах одоо бой 3 дугаарт арьс шир маань орж исэн. Тэгэхээр одоо бидний нийтлэг ойлголтоо жоохон өөр байсан байх нь байна те. Тэгэхээр
Одоо үйлдвэрүүд маань хариуцлагч эхэлж байна. Одоо жишээл ноос ноолуурын холбоо гэж байгаа, арь ширний холбоо, хүнсчдийн холбоо гэдэг энэ холбоодууд маань энэ үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцож байна. Барилгат хүнс хөдөө аж ахуйн яам бас нэлээд түүжээлэн оролцоод идэвхжээд одоо энэс үнэхээр онд сайн явна арь ширний холбоо. Арь ширнийх нэлийн одоо сайн урьдчилан цэвэрлэх байгууллагуудаас суйрлуулад ингээд суралцаад явж байгаа. Яалчгүй ингээд шууд барайл өргөс авшин юм шиг асуудал шийдэгдэхгүй байгаа ч гэсэн бид нэг алхам тутамдаа хүмүүс маань сайжирч байна. Тэгээ ямар хэрэгцээ бас юу н гарсан бэ гэхлээр ямар үйлдвэр сонгох юм бэ? Хэрхэн сонгох юм? Яаж ажилуулах юм? Гэдэг асуултууд ер нь нэлийн толгойрсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид нар бас нэг зөвлөх үйлчилгээ аваад Францын Seruca Viola гэж компани шалгараад 2 жилийн хугацаанд жил гарны хугацаанд ажиллаад ямар хэмжээтэй үйлдвэрт ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт ямар урьдчилан цэвэрлэх суйрлуулууд зүгээр байгаа юм. Хэрхэн яаж ажилуулах юм гэдэг чиглэлийн гарын авлага боловсруулсан. Энэ гарын авлага маань одоо онлайнаар Өсөвгөө удирдах газрын вебсайт, манай байгууллагын вебсайт гэдэг ингээд төрийн холбогдох байгууллагын вебсайтн дээр байгаа. Шууд татаж аваад ашиглаж болно. Хоёрдугаарх нь болохоор би вебинарууд 16 одоо цуврал вебинар гарсан нөгөө гарын авлага үзээд ойлгохгүй ч юм уу те нэмэлт асуулт байвал вебинараа давхар YouTube-ээр ороод сонсоод ингээд байгаа юм байна. Мэдээж энэ бол яг тухайн үйлдвэрт зориулсан төгс бүтээл бол биш. Ерөнхий дүр зургийг тэнд зааж байгаа. Тэндээс авсан ойлголтуудаа одоо дараагийн шатны мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад явах юм бол бүр огт ойлголтгүй байснаас хамаагүй л нэмэртэй. Энэ гарын авлага маань ер нь 500% хэвлэгдээд тарагдсан. Тэгээд дууссан учраас одоо дахиж хэвлээд дахиад тараах гэж байна. Тэгээд бас нөгөө MNS 6561 гэдэг стандарт байдаг. 2015 MNS 6561 2015 гэж их стандарт байсныг зөвлөх үйлчилгээ аваад илүү хэрэгжихүүц болгоод MNS 65 2024 гэдгийг боловсруулаад сайжруулад 24 оны төгсгөлд батлаад одоо хэрэгжээд явж байгаа. Тэгээ бид нэр бохироо саяж байгаа бид нар ч явахдаа одоо бохироо саяж байгаа үйлдвэрүүдэд хэд хувиар ангилж болох вэ гэхэд 15 м3 бус хоног таяж байгаа 15-аас 50, 50-аас 240, 240-оос дээш буюу томоохон ус ашиглаад хайж байгаа үйлдвэрүүд гээд ингээ ангилсан. Тэнгүүд 240 м3 куб ус хоногт одоо бохир ус хайж байгаа бол томоохон үйлдвэр буюу энд 2 шаталтаа цэвэрлэгээ хийхгүй бол болохгүй нэ гэдэг ийм дүр зураг гарчээ. Ингэжээж нөгөө шин төв зөвөрлөх байгууламж маань хэвээ ажиллах гээд байна. Яагаад вэ гэхээр одоо тэр 2 шатлал цэвэрлэгээ гэдэг нь юу хэлээд байгаа гэхлээр одоо жишээлбэл хоёул жаахан системтэй яриа гэвэл хоногт 15 м3 хүртэл бохир ус хайдаг ингээд жижиг үйлдвэрүүд цехүүд байна гэж бодъё л доо. Энэ нөхдүүд яах вэ гэд дор хаяж сараалж ингээд шүүлтүүрүүдээр ядаж бүхэл бохируудаа ингээд шүүгээд тэрийг хатаа хогоётлоороо хаяад явуулъя. Нэг 2 3 шаттай ингээд шүүгээд тунгаагаа таях юм бол хамаагүй нэмэртэй байдаг. Одоо шүүлтүр гэхээр ингээ үйлдвэр дээр суйрлуул гэхээр нэг сүртэй юм бодогдож байгаа биз. Зүгээр буузын жигнүүр шиг юм нүхтээс хараалжууд л байгаа яг үүнд одоо. Гэхдээ тэр цаад цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд бол маш их нөлөө үзүүлж тос болж байгаа, хөнгөвчлж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм гэсэн. Одоо жишээлбэл зарим хүмүүс үзсэн байна уугүй юу? Нимбатар одоо хотын дарга маань одоо 2-7 хоногийн өмнө байна. Одоо хийсэн тэр томоохон хурал дээр Өсөвгөө удирдах газар танилцуулчихсан. Нөгөө туршилтаар ажиллаж байгаа шин төв цэвэрлэх байгууламж дээр очиж байгаа бүхэл огнуудыг харуулсан байсан. Зүгээр л ингээ бойноос ингээл цусн мостойгоо нэгдсэн бүр ингээл баг ингээл бүхэл яс шахуу юм ингээ гарч ирж байгаа байхгүй. Тийм л байдалд оруулмааргүй байгаа юм. Тэгэнгүүт нөгөө гоё үйлдвэр чинь тэгэл хэцүү байдалд орно. Тэгээ бид хариуцлагатай байж иж улсын мань хөрөнгө оруулалт үр өгөөжтэй байх хэрэгтэй болж байна л да. Амар бичлэгүүд байдаг штэ бүр бөглөрөөл тэрлүү чи ингээ хүн ороод тэр лагийн гарган нарийн гэдэг айгүй их тийм юу гэдэг. Одоо бидний үйл ажиллагаанд айгүй
бидний үйл ажиллагаа аягүй чухал юм байна л да. Одоо би бол яг заримдаа тий хоолны үлдэгдэл 0 руугаа урсгах. За тэгээд юу гэдгийг хэрэгэлсэн цаасаа хийх ч юм уу энэ үйлдэлүүд бол бас тэнд очиод одоо над шиг 1000 хүний 2000 хүний үйл ажиллагаа тэнд л ерөөсө гацаагаад байгаа юм байна тал гэж бодогдох юм байна. Яг та болохоор ганцхан бие юм чин гэж бодож иж магадгүй тий. Хэдүүлээ сая 500 гол. Тий яг үнэ. Тэгэхээр л тэнд. Өө яг энэ зурган дээр одоо гарч төв зэрлэг тэр нэг иймэрхүү дүр зураг болж байгаа. Тэгээ энийг энэ ч л одоо нөгөө айхтар үнэр та нар гаргаал хэцүү болгоод байгаа зүйл энэ ч л нэг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ эргэн хүний хувьд хариуцлагатай байх юм байна. Аж ахуйн нэгжүүд мань хариуцлагатай байх нь байна. Урьдчилан цэвэрлэх суйрлуулна гэдэг чинь аж ахуйн нэгжээс бас яг хөрөнгө оруулалт маш их шаардж байгаа. Ихээхэн хэмжээнд энэ зүгээр л нэг ингээ сая төгрөгөөр юм 2 сая төгрөгөөр аваад тахгүй шүү дээ. Тэр бумаар үнэлэгдэх хөрөнгө оруулалтуудыг шаардж байгаа. Хэдийгээр энэ нөгөө байгууллагын хувьд айгүй асар хөрөнгө оруулалт боловч энэ ирээдүйдээ гаргаж байгаа айгүй маш чухал шийдвэр. Энэ зөвхөн бизнесийн шийдвэр биш ээ. Энэ нөгөө эко байх ирээдүйдээр чиглэсэн маш чухал ухамсартай шийдвэр болж байгаа. Гэхдээ хуулийнхаа хувьд бол өөр сонголт байхгүй. Бодит нөхцөл байдалд ч гэсэн бидрийг энэс одоо бултахаа аргагүй болгож байгаа. Гэтэ үйлдвэрүүд маань бас нэлээд сайн ойлгоод хамтарч ажиллаа сайжирж байгаа. Бас яахан алгуурлж байгаа газрууд ч гэсэн байгаа. Тэгээ удахгүй тэд нар маань одоо шаардлагатай нийцүүлээд ажлуудаа хийгдээд явах байхаа гэж найдаж байна. Нэг иймэрхүү л одоо ажил одоо хийх гээд байна да. Нөгөө одоо тэгэхээр бидний хаяад байгаа хаягдл ус маань 2 газар руу очих гээд байна тий. 5-ны 1 нь туулгал руу 5-ны 4 нь туулгал руу 5-ны 1 нь хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрлэл станц руу ч юм уу яах. Тэгээ хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр чинь хүлээж авч дахин цэвэрлээд цэвэрлснээ 2 станц руу хүргэнэ гэсэн үг. Энэ айгу хүмүүс бас энэ талаас нь хараасаа гэж бодож байна. Бид нар нөгөө усгүй бол амьдрах боломжгүй гэж ярьдаг мөртлөө хаягдл усыг дахин боловсруулж гин гэдэг маань өөрөө ирээдүйдээ усаа хадгалаад байгаа банкнда мөнгө хадгалаад байгаа үйл явдал те бүх юм хязгаартай. За яг хөө бүр дэвшилтэд одоо Сингапур ч юм уу улс орнуудад бол одоо бас хаягдл усыг бүр унданд хэрглэж болохоор хэмжээнд цэвэршүүлсэн байдаг. Гэхдээ яг нөөцлөх маягтай ч юм уу те хэрэгтэй үед гэж нөөцлөдөг байдлаар яг ч хэрглэждэггүй тийм байгаад байдаг гэж сонсч байсан. Тэгэхээр манай Улаанбаатарын хувьд бол юу гэдэг нэг удаа орж байгаа их Аадар борооны усыг ч юм уу нөөцлөх боломжгүй бид нөөцлөдөггүй. Тэгээд машина угаахтаа сайхан гүний даралттай усаараа угаачдаг те. Тэгэхээр энэнийг бид ерөөсөө заавал хадгалах шаардлагатай байна л да. Тэгээ өнөөдрөөрөө амьдрах одоо боломж ялангуяа энэ хэсэг дээр бол бид нар бас бодхоос өөр асуудал болж байгаа юм. Ирээдүйдээ бид нар усаа хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хүүстэ ус хомсдох гэж байна, усгүй болох гэж байна гээл ингээд нөгөө зүгээр нөгөө урайлаа озонгийн халаглах биш. Яг л шүлд үйлдэл хийх хэрэгцээ шаардлага байна л да. Тэгэхгүйгээр үйлдэл хийхгүйгээр гоё яриад одоо яах вэ дээ. Тэгэхээр бүгдээрээ хариуцлагатай байх хэрэгцээ шаардлагатай байна. Хариуцлагатай байна гэдэг нь за бохроо бүхэл хогнуудаа урсгахгүй байх нь байна. Та гэртээ одоо химийн одоо янз бүрийн цэвэрлэгээний бодис ашигладаг бол аль болох зайлшгүй үед л ашиглах ч юм уу те байх хэрэгтэй. Тэр чинь бас химийн бохирдол шүү дээ. Жишээлбэл одоо хоёлоо бодъё л да орон сууцны ингээл хорооллуудаар явангууд нэг давхартай өсчинтэй хим цэвэрлэгээ байдаг те. Байдаг. Бүх юм өсчингийн газар бид нар үсээ ороод угаалгаж байгаа мөртлөө тэдний тэр бидний өснөөсөө хайчдаг бол гэдэг асуултаас сонирхолтой бодцохоор асуулт байгаа. За үйлдвэрүүд маань одоо ингээд үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Одоо бас нэг их асуудалтай юм нь гэр хорооллын модон жорлонгийн ойлны бохир хаачна гэж бодож байна. За тэрийг одоо нөгөө яг сүүлийн үед бол нөгөө эко гэдэг ингээд саруулдаг болчиход байгаа шүү дээ. За үгүй дээ яг зүгээр дээр үед байсан шигэ модон ойл бол гэл тэр чигээрээ тэр хөрсийг ашиглах боломжгүй болгоод байж байгаа л гэж бодож байна одоо. Ерөнхийдөө нөгөө бохирн дүүрээд ирэхээр л соруулуулад байгаа. Соруулаад нөгөө соруулсан бохир маань дахиад нөгөө төв зэрэглэх дээрээ л очих байхгүй нөгөө 6 цагаараа дамжуулаад. Тэгээ за ахын бохирд бол за яах вэ? Тэгэнгүүт одоо бойны газрын бохир чинь ямар байдалтай очиод байгаа вэ гэхлээр сэвс, цус, үс ноос ингээ бүгдээрээ сайхан холилдоод
Ингээ хадгалж байгаа юм чи нөгөө ялцраад эсээд эсээд тэрийгээ сайхан соруулж аваачаад төв цэвэрлэх рүүгээ хийчихэд байгаа. Энэ дээр одоо бойны газрууд байна л анхаарал хандуулад бүхэл хогнуудаа ангилдаг. Ангилаад ядаж тэр шингэн бохирдлоо нийлүүлэх хэрэгцээ шаардлага байна л да. Энэ бол үнэхээр чухал. За төв цэвэрлэх рүү авиичихгүй байлаа гэвэл хайчна гэж байна. Ойлгомжтой. Байгальд л очино. Яг үнэ. Тэгэхээр хувь хүний иргэний хариуцлага гэдэг их чухал байгаад байна. Бид нөгөө бусад улс орны гаргасан алдааг өөртөө давтмааргүй байгаа байхгүй юу? Бусдын нөгөө алдаанаас ухаантай байгаад суралцаад тэр алдааг өөрсөн дээрээ гарахгүй байх хэрэгцээ шаардлага их өндөр байгаа даа. За бидний нөгөө нэг яг энэ талаар айгүй их сонсч байсан. Европт болохоор хэрэгэлсэн нойлын цаасыг шууд 0 руугаа урсгах гэдэг гээд тэгээд урсгах ёстой, урсгахгүй байх ёстой гэдээ яг ингээ хоёр тал тариаддаг. Урсгахгүй үсттэй. За тэрэн дээр би ястаа сайн хэлж мэдгүй байна. Би миний үндсэн мэрэгжил бол би химийн инженер, усны химийн инженер энтер биш байхгүй. Би усны менежментээр хэрэгжсэн болохоор одоо мэрэгжлийн хүн нь энэ талаар магадгүй дараагийнхаа нэвтрүүлэг төр ч юм сонирхож асуулах чухал ах. Чадахгүй юм а чадна гэж хэлээд юу хөө. Тэгэхээр одоо энэ нөгөө муухай үнэр гараад ийн гэдгийг одоо төв цэвэрлэлийн үнэр үнэртэй дэн гэдэг хэлгүй энд бидний үйл ажиллагаа явагдаж байна. За тэгээд энэ хаягдл усанд анхаарал хандуулах. Дээрээс нь тэнд бидний төлөө ажиллаад байгаа тэр төв цэвэрлэх байгууламж гэж тэр маш их хөрөнгөөр босч байгаа. Маш олон хүний үйл ажиллагаа тэнд орж байгаа. Энэ нөгөө нэг чимээгүй тав тухыг бүрдүүлээд байгаа тэр зүйлийг бид нар одоо бас өөрийнхөө хэмжээнд л нөлөөлж хайрлаж хамгаалах ёстой юм байна л да. Үйлдвэрийг одоо ямар ч жил болгон барих шүү дээ, тий. Харин тийм. Нэг одоо энэ чинь манай хуучин буюу одоогийн ажиллаж байгаа төв цэвэрлэгч нь 1972 оны байхаа би андуураг бол одоо хөөр хиймэн одоо хэдэн настай юм бэ? 50 60 хэдэн он жилөө 64 он харига 72 оных юм байна. Гэтэл чинь бараг одоо 60 настай хүн гэсэн. Харига одоо үйл ажиллагаа байх. Харига ажиллаж байгаа. Харига бол нөгөө урьдчилан цэвэрлэх байгууламж байхгүй юу? Арь ширний үйлдвэрүүдийг каскад хэлбэрээр байгуулад одоо Апогийн ойролцоо буюу хан үйлдвэрч нь арь ширний үйлдвэрийн район, үйлдвэрчний район гэж дээр нэрлэдэг байсан. Байгаад тэр үйлдвэрүүд бүгдээрээ урьдчилан цэвэрлэх дундаа нэг урьдчилан цэвэрлэх байгууламжтай тэр нь харига байсан. Тэгээд нөгөө нийгмийн өөрчлөлт буюу одоо социалистаас арчилсан нийгэмчилжээд тэр бүх одоо нийгмийн одоо нухчааг давж явсаар байгаа хариугаг мөн өнөөдөр их өрсөн. Тэгээ харига нэг хэсэг хувьд шилжээд буцаад одоо төрийн буюу нийслэлийн өмчлөлт шилжсэн. Усгийн үйл ажиллагаанд одоо орж ирсэн. Тех явцдаа бас нөгөө одоо чи бас л 50 гаруй жил болсон үйлдвэр болохоор эвдрэн гэмтэн дагуулдан ийм асуудлууд гарсан. Тэгээд стил одоо ажиллаж байгаа. Зарим үйлдвэрүүд нь харига руу одоо хайж байгаа, зарим нь хаяхгүй байгаа. Тэгээд одоо хэрвээ одоо имэйлт ажил дээрийн парк гэдээ ярьж байгаа штэ. Ер нь тэзүүн хийгдээ төлөлт нь яваад байгаа. Хэрвээ имэйлт ажил дээрийн парк үйл ажиллагаа одоо байгуулагдаад үйл ажиллагаа нь явчих юм бол үйлдвэрүүд мань яг л дундаа нэг урьдчилан цэвэрлэх байгууламжтай, дундаа нэг төв цэвэрлэхтэй шатлсан цэвэрлэхтэй болоод ирэх юм бол үйлдвэрийн нуруунд дээр орох одоо санхүүгийн ачаал буурна. Дундаа дан дангаараа ажилуулах дундаа байх гэдгийн давуу тал тэн дээр гарна. Тэгэд имэйлтийн маань төслийн үйл ажиллагаа хурдан хэрэгжээд дэд бүтцэн байгуулагдаад одоо хурдан үйл ажиллагаандаа шилжээсэ гэдэг ийм хүсэл эрмэлзэл үйлдвэрүүдэд бол нэлээд их байдаг. Тэгээ засгийн газрын зүгээрч гэсэн энэ дээр одоо олон жил ярьж байна да. Удахгүй ажил хэрэг болох байх гэж найдаж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр үзэгчдэдтэй бас те үйлдвэрийн хаягдл усыг одоо цэвэрлэлийн ач холбогдол за хайж тийм бид бас ямар оролцоотой байж болох юм гээд одоо бидний нөгөө чимээгүй тав тухыг бүрдүүлж байгаа энэ чухал сэдвээс хөндөж ярьсан цэцгээдээ баярлалаа. Баярлалаа. Шинжлэх ухаан танин мэдхэн одон дээр сууг үзэг сонсогчид та бүхэнд онцлог сэдв нэвтрүүлгээ хүргэлээ. Тэгэхээр нэвтрүүлгээ та бүхэн маань NTV телевиз болон YouTube-ийн одон дээр сууг, одон дээр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээх сонслоо. За усны салбарын доктортой байдлыг хангах төслийн төсөл хариуцсан ахлах мэрэгжилтэн цэцгээ одоо бидэнд маш чухал мэдээллүүдийг өглөө баярлалаа. Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Энэ чиглэлээр олон мэдээллийг хүмүүст хүргэж өгөөрэй. За баярлалаа. Баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.